Hi guys. Тэрсэн үү? Энэ өдрийн мэндийг хүргэнэ. Би өнөөдөр банкн дээр ирсэн бэ. Банкн дээр амар очиртай. Би өнөөдөр яг гэж ирсэн бэ гэхээр жил гарын цуглуулсан мөнгөө одоо хадгаламжиндаа хийх гээд ирсэн байгаа байхгүй юу? Хэд энэ мөнгө маань хэдэн төгрөг болсон болоо би бас яг сайн мэдэхгүй байна. Хар дээрээсээ бичлэг хийж хамжихгүй байгаа. Ажил ихтэй агуух завгүй байсан. Би энийг ингээд янзлаад цаач 3 таа штэ. 3 бэлэн мөнгөөр гүйлгээ хийж авсан юм дандаа ингээд задгаа мөнгөтэй цуглуулчихдаг байхгүй юу? Зинээр ингээ уйлцсан чинь янзлахгүй болохгүй хаа тэлэр шуудах болохоор миний яриа сонсогдож байна уу? би чи 97 оны үгүй штэ. Цаач бас өвөртэй байхгүй юу? 96-аас 12. Ингээ бах эсгүүч. Ирзэн бах ирзэнтцэн. Одоо тэлэр төхөд энэ ирзэнийг нь ямар хажууд янзлаас моделтай штэ. Тийм. Цэрмүүд нь бүр ингээд ирзэнүүд нь тасарчсан. Байна. Янзлаад. Мөнгө цуглуулах. Ер нь их бас амар биш. Тантаа задгаа мөнгөнд цуглуулад жил гар цуглуулсан байгаа. 8-аас ороод 7 хоног ажиллаад байна. Тэрийг янзлаад. 15 нөө нэг өмсөө ер нь бол 150-т 10% гэж цуглуулсан байгаа. Яг хэдэн төгрөг болсныг нь бол мэдэхгүй байгаа. Ер нь бол яг мөнгөө багцлаад янзлахтаа бол дандаа 100-100-аар нь юу яагаад 100 ширхээр нь янзлаад багцсан байсан. Тийм тэгээд ер нь бол миний яг тооцоолж байгаагаар болохоор 170 орчим мянган төгрөг байгуул гэж бодож байгаа. Тийм. Тэгээд би банкнда мөнгө хийчихэд эргээд хэдэн төгрөг болсон бэ? Тэрийг нь тань. Ачиг ингэж задгаа мөнгө цуглуулах хоббитой юм байдаг болоо. Энэ мөнгө бүр айл нодлонгийн мөнгө гарч ирж. Энэ мөнгөний болт. Ачиг ингэж мөнгө цуглуулах хоббитой юм байдаг болоо.
Хай. За ингээд банк руу ороод мөнгө тушаач гараад ирлээ. 3 цаг хүлээсэн. Очроо 3 цаг хүлээгээд гарч ирлээ. 20,000-т нэг 10,000-т ингээд 50,000 төгрөг өгөөд тэгээд задгаа мөнгнүүдэд тоосон чинь 154,000 төгрөг гээд тэгээд хөө ягаад наадах чинь тийм баг байдیں۔ Ингээд тэгээд бүх мөнгөө нөгөө нэг машинд нь тоолуулчаад би юу гэдэг вэ? Машинд нь тоолуулч ингээд нөгөө өөрийнхөө урт талд игнүүлээ тавьсан тэлэр нь. Тэгээд би өөрөө ингээд давхар тоолсон чинь бүр ёо 50,000 төгрөг амар дутуу тоолцсон байдیں۔ Тэгээд нөгөө тэлэр маань дахиж өөрөө намайг тоолсны дараа дахиж өөрөө тоолоод өө яана уучлаарай тэгсэн байх шүү гэд тэгсэн. Тэгээд 200 эдэн мянган төгрөг өөрийнхөө дансанд хийгээ гараад ирлээ. Одоо тэгээд би нэг дэх ажил маань ингээ банк орох байсан 3 цаг хүлээсэн. Одоо хоёр дахь маань болохоор юу вэ гэхээр би өсний бодог авахар явнаа. Яагаад тэгэхээр ерөнхийдөө жил гарны хугацаанд юу байсан штэ. Карантинт байсан. Тэгээд өвүүлч болсон. Өсний маань будаг гарсан. Ингээд одоо яг энүүхэн хэсэгтээ бол өсний маань будаг айгу онцгүй харагдаж байгаа. Тэгээд хоёр дахь ажил маань миний би өсний будаг авахар явна. Тэгээд амжаад өнөөдөр заавалчгүй би дүүгээрээ үсээ бодуулна. Маргааш бодвол гэсэн. Би өнөөдөр бодмаар байна үсээ. Ягаад гэвэл би маргааш айгуу чухал ажилтай, уулзалттай амар өчнөө удаан хүлээсэн ажил маань маргааш бүтэж байгаа. Тийм болохоор би маргааш жоохон өөртөө өөрчлөлт хийгээд гоё үсээ бодчих гэж бодчих. Миний үс ингээд нэг харцааж сарцаасан юм байна. Гэтэ гоё шүү гэж ямар гоё юм гоё байна гэж юу. За орой тэр үсээ бодуулаад олцсон. Оо энэ амар гараас бүр амар салхи. Чон. Үсээ бодчихлаа. Гэс бодсон шүү. Маргааш тэгээд ус маань ямар өнгөтэй болсон нэг харцгаая. Сайн байна уу? Өглөөний минь өнөөдөр 2021 оны 5 сарын 18-ны өдөр байна. Өнөөдөр миний өсөө хүлээсэн амар удаан хүлээсэн өдөр маань өнөөдөр байна. Тэгээд юу вэ гэхээр би өнөөдөр нэг ярилцлаганд орох хэрэгтэй байгаа. Айгуу чухал ярилцлага байгаа. Тэгээд тэрэн дээр яг ямар асуулт асуухыг мэдэхгүй байна. Тийм болохоор төгжрөлгүй нэг сайхан ярьчих юм бол ямар ч асуудалгүй гэж бодож байгаа. За тэгээд юуны дараа болцъя. Тэглээ ярилцлагынхаа дараа уулзъя. Ингээд түр баяртай.